За 197 цагт эргэж шатхуундаа очирлоод бартагтаа тулаад хэцүү байна да. За өвөл болоод тоггүй болоод эрчим хүчний хөрөг хэрэглээ нэмэгдээд утаа унаанд унаартай тулаад ирэхээр бүр алингаа алдах юм байна да. Энэ байдлаас яаж гарна да? Нэг л их том удлаа шаасан сайд дарга нар л байна. Бүтэж байгаа юм баахгүй. Доогуура баах ажлын албаттай. Том яриад манай тэр дарахтай тэр ажлын албатай яриг шаагаад өгдөг. Нөгөөдүүр нь ажил явуулахгүй тэр чигээрээ шантажны бузрууд ажлын алба нэртэй гийгүүлсэн юм байхгүй хэдэн цүнх баригч нар. Өнөөдөр Швейцарт 8 сая хүн амтай 8 яамтай 8 сайдтай гэсэн үг. Тэгсэн Монголд 3.5 сая хүн амтай 20-30 яамтай. Шадар сайд нь 3 Усан гацны шадар бах. Шантажны 3 шүү дээ. Улгаачууд. Швейцарт өнөөдөр засгийн газрын гишүүн болвол парламентын гишүүн буюу монголоор их хурлын гишүүнээсээ түтгэлцдэг. Монголд давхар дээлтэй сайд хийн. Нэг гараараа их хурлын гишүүн, нөгөө гараараа засгийн газрын гишүүн. Засгийн авралт суухгүй, их хурлын авралт суухгүй, тарамтцсан хэдэн гарууд. Яаман дээр бол бүр очихгүй. Нэг өдөр Монгол Ардын намын ч байд юм, Ардчилсан намын ч байд юм, бүлгийн хуралтай гээл. Алга болчин. Хоёр өдөр байнгын хорооны хурал. Тэрэн дэж бараг суухгүй. Гурав өдөр засгийн газрын хурал. Дөрөвт тавдах чуулгандаач суухгүй. Яамдууд эзгүй. Сайдууд нь гадаадаар гоо сайхны хагалгаа шаагаад явж байна. Өнөөдөр эрчим хүчний сайд давхраа шаацсан багчтай өв. Над чиг онис юм байсан давхраа шаацсан. Жибний ардзгаар ингээд нэг кинон дээр гардаг мапын толгойлох шулгаач уу эсвэл хуучин цагийн нэгдлийн дарга нэг 69-нд ингээд нэг даргын дүртэй нэг амраа зангидсан юмуд явж идэг байсан үеийн дарга нар эргээд ирж хүүрнүүдийг яан болсон болоогүй баахан төрийн өмчийн компаниудтай гийгүүлж байгаа нэг байхгүй. Татаас аваад өндөр цалин шаасан гунгасан хитэн хулгайч нар ажилдаг тэрэнд нь хитэн сайд дарга нарын нууц амаргүй дүүрц төрийн өмчийн компаниудаар ардаа бас болоогүй бүгд баваа шавааны өрөөтэй. Өнөөдөр боддоо гашуун сухатын зам дээр өдөрт жолооч нар цусаа урсгаж гин хөлсөө урсгаж гин зовж гин халуунд. Одоогоор гашуун сухад авцсан амыг зэгцлээгүй хэдэн хулгайч нар. Тэгэл Эрдэнэс Монголынхын цалингийн нийтэл 100-100-аараа тэнд хийцгүй хэдэн хулгайч нар ба том яриа л. Иймэрхүү компаниудаа татан буулгах гэж лайвж үзлээ, гуйж үзлээ, гуйдж үзлээ. Багхгүй. Иймэрхүү ашиггүй үр ашиггүй компаниудаа татан буулгаж иж Монгол улс зэгцтэй зөв бодлоготой явна гэхээс ш. Энэ хідэн хулгайчуудыг татвар төлөгчнөр хоололж, ундалж, тэжээж үнэндээ дийлэхгүй дартагтаа тулж шít. Эднэр тэгээ юу ч болоогүй юм шиг тэгэл ингээд худлаа хуцаал явж идэг. За эрүүл мэндийн салбар бас валарсан дартагтаа тулсан. Уржигдэр манай дүү над руу ирээл ярьж байна. Эхний ялхас дээр одоо жишээ нь Pro Max 17 зах зээлийн ханшин 5 сая мөн үү? Тэгсэн 5 сая имийг 7 саяар шахаад 2 сая ашиг шааж байгаатай адилхан юун дээр эхний ялхас дээр 400 сая өртөгтэй юм дээр 600 саяын хамгийн өндөр үнэтэй үнэхсэн тендер шалгаруулсан 200 саяыг шааж байна. Хулгайчууд. Эмнэлгийн даргын захирамжаар нэг ажлын хэсэг байгуулсан нэртэй. Хулгайчууд аа. Тэгсэн хэдийн эрүүл мэндийн салбарыг одоо энэ улс төрд баахан мөнгөтэй өмнөх нь хор гарцсан айлын хүүхдүүд орж ирлээ гэсэн хулгайч нар орж ирсэн. Эрүүл мэндийн сайд асан мөнгө сайхан эмнэлгийн дарга нарыг товилж явуулсан. Нөгөөдүүлээс али тэдэн төгрөг авцар сонгуульд энэ төр шаадаг гэж. Тэдийг босго энэ төр шууд золбон. Анх улс төрд орохдоо ардын намд хэдэн зуун сая бараг тэр бумаар нөхсөн гэсэн тэргээд өгөх гэж явж байгаа. Эдгээр эмнэлэг мэддэг гэдэг хулгайч нар. Эрүүл мэндийн салбараас эмнэлгээс сулгаа хийн гэдэг бол бузар. Иргэдээ эмчилж чадахгүй, иргэд нь гадагшаа эмчилгээнд явах гал хандив цуглуулаад махаа идэж байгаа. Тэр дундаа хүүхдийн эмнэлгээс шаана гэдэг бол бузар шүү хулгайчудаа. Удамчин тасрын шүү хулгайчудаа. За юу. Новшнуудаа, бузруудаа. Монголоор дүүрэн хөөрхий гадагшаа эмчилгээнд явах гэжсэн зовж байгаа иргэд зөндөө байна. Хаяа чадлаараа ганц нэг нь лайвж өгөх, ирэл хийж өгөх юм тэгэл өөрч гүйгүүлж байгаа юм байна алга да. За ийм л байна да. Яриад байвал зовлон их байна да. Болсон болоогүй төрийн өмчийн компаниудынхаа тоог цөөрүүл. Яамдынхаа тоог цөөрүүл.
Үсээ чангалах нь битгий хэл аа. Нэр хоолойгоо чангал хулгачуудаа бүр. Иддэг уудгаа хүртэл чангалаа зэгцэл. Нэр заамдж аваад хоолойг шахаад багалзуур дайчихсаар хүрнүдэг. Ийм л байна да болж байгаа юм юу ч алга. Тэгэл нэг худлаа баахан дарга нар тайм юмны хурал, ийм юмны хурал гэдэг оймерс идэ уулгаачуд. Тэрэн дээр очлоо, энэ дээр очлоо. Ийм ажлын хэсэг ингэж, ийм хурал ингэж гал худлаа нэг сүвсэлзээл нэг худлаа. Одоо миний санах юм мэдх юм. Хагас өдөр болгоо оюун эрдэнэ Нямбаатар тэргүүтээ манай намын засаг тамтарсан эдийн хурал хийгээд байсан. Үрдүн хаа байна? Хүрээгээгүүлсэн. Ёжгийг үлээгүү. Баахан сүгсэлсэн уулгаачуд. Ерөөсөө Монголын сайд дарга нар нэг сүгсэлсэн эдэн уулгаачуд л байдаг. Заа ёо. Хааван тэр аймагуудаар бүсийн чуулган гэж засгийн газар аймаг болгонд хуралдаал хангаан бүсийн туг, баруун бүсийн туг муга туг гардуулаа шаагаад заавал үрдүн. Би ч ард үсэн гацны ямар ч үрдүн байхгүй. Та нар ийм сүгсэл зүр хурлал хийж чадна. Хурдынхаа дараагаар худлаа шааж арх ууж чаддаг. Худлаа шааж арх гударч шоу утгаас өөр юм юу ч хийхгүй болгоос нар байгаа заа. Энэ Монгол улс эзэнтэй ч л өгнө. Эзэн нард иргэд юм байгаа ш та. Эрх мэдлэгнүүд биш шүү дээ. За нэг улс төрчсөн ирээд оруулчих орох нь үгүй юу?